За сайн байцгаана уу? Чи мэндийг хүргье. За өнөөдөр төгөлдөр ТV-суугаас 3 дахь мэдээг хүргэж байна. За ердөө 30 минутын өмнө манай мэдээ орсон. За энэ мэдээ бол Пакистанд өрнөж байгаа Америк Ираны хэлэлцээрийн тухай сүүлийн үеийн мэдээллийг бас та бүхэнтэй хуваалцсан байна. За тэгвэл мэдээ бичигдэж, хуулагдаж, хэвлэгдсэний ердөө дараахан. За та бүхний харж байгаачлан Америкийн дэд ерөнхийлөгч J.D. Vance Пакистан улсын Исламабад хотоос хэвлэлийн баг гурвлыг хийлээ. За энэхүү маш товчхон бараг 4-3 минут орчим үргэлжилсэн хорлын үеэр дэд ерөнхийлөгч J.D. Vance бол хоёр талын Ирак хэлэлцээрт амжилтгүй боллоо гэсэн ийм товчхон мэдээллийг өглөө. За тиймээс дэд ерөнхийлөгчийн хувьд бол ийхүү Пакистан улсын зуучлалаар Иран улстай үндсэндээ 20 орчим цаг хэлэлцээр хийсний үр дүнд үрдэн муутай ийхүү нутаг буцаж байна. За J.D. Vance Иранаас үзэхэд бол гол төлөв Ираны цөмийн хөтөлбөрийн тухай голчлон ярьсан гэдгийг бол дэд ерөнхийлөгч хэлж байна. За ингээд Ираны тал цаашдаа Иран улс цөмийн зэвсгээр хөөцөлдөггүй гэдэг ийм баталгаа гаргаж чадахгүй байгаа учраас ямар нэгэн хэлэлцээрт тохиролцоонд хүрэх боломжгүй гэсэн. За ийм байр суурийг илэрхийллээ. За ингээд J.D. Vance Иранд бол ямар нэгэн хоорон улсын хоолой зэрэг бусад хоёр талын санал зөрөлдөж байгаа асуудлаар бол ямар нэгэн зүйлийг хэлсэнгүй. За ямар ч тач Иран улс цөмийн хөтөлбөрөөс татгалзахад бэлэн биш байна гэсэн үндэслэлээр уулзалт амжилтгүй өндөрлөж байгаа тухай мэдээ байна. За ийхүү ямар ч тач үндсэндээ дэд ерөнхийлөгчийн ярьснаар бол 21 цаг үргэлжилсэн Ирак хэлэлцээр амжилтгүй болсон тухай мэдээ байна. За ингээд энэ мөрөөр цаашдаа өрнөх мэдээллийг манай суугаас цаг тухай урд нь шуурхай мэдээлсээр боллоо.